Солонгосын соёлын өдөрлөг 2014 K-pop урлагийн наадам. Сайн байцгаана уу? Солонгосын соёлын өдрүүд 2014 арга хэмжээ том удахгүй болох гэж байна. Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны санаачлагаар KCB-ийн телевиз энэ жил 3 удаага уламжлалгын тус арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Солонгосын соёлын өдөрлөг K-pop урлагийн наадам арга хэмжээний гол зорилго нь хүүхэд залуустай хамтран ажиллах, Солонгосын соёлыг Монголд танин мэдүүлэх зорилгыг агуулж байгаа юм. K-pop урсгалыг сонирхдог хэн бүхэнд зориулсан тус наадам. K-pop урсгалыг сонирхдог өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлттэй хүн болгонд энэхүү наадмын үүд хаалга нээлттэй болно. Хэрвээ та энэхүү наадамд оролцож Гран-при шагнал хүссэн тохиолдолд Солонгос орноор аяж дэлхийн хэмжээний тэмцээн болох K-pop World Festival-д оролцох эрхийг авах юм. Энэхүү наадам 2 үе шатаас бүрдэнэ. Эхний шатны шалгаруулалт 2014 оны 5 сарын 24-нд 14 цагаас хүрээлэн цуглуулдаг. Эцсийн шатанд 12 шилдэг оролцогч тунан үлдэнэ. Эцсийн шатны шалгаруулалт 2014 оны 6 сарын 14-нд 15 цагаас хүүхдийн паркт болно. Ингээд өөртөө итгэлтэй K-pop урлагийг сонирхдаг хэн бүхнийг урьж байна. Танд амжилт хүсье. Солонгосын соёлын өдөрлөг 2014 K-pop урлагийн наадам 2014 оны 6 сарын 14-нд хүүхдийн паркт болно.